За нэр дэвшигч Монгол банкны тэргуундэд ерөнхийлөгч гэдэг яг юу хийдэг албан тушаал юм бэ гэж жоохон сонирхлоо. Та ч бас нэлээд чухал чиг үүрэгтэй хүн биш үү? Нэгдүгээрт Монгол банкныхаа ерөнхийлөгчийг оролддог юм байна. Хоёрдугаарт нь мөнгөний бодлого боловсруулах. Ялангуяа мөнгөний бодлогын хөв чиглэл дээр ажиллах ёстой юм байна. Гуравдугаарт нь банкны салбаруудын хяналтан дээр ажиллах ёстой юм байна. За тэр зөвлөлийн гишүүн гэдэг. Тэгэхээр таны намтар дотор 2011 оноос хойш та энэ салбарт 15 жил ажиллаж байгаа юм байна. Сүүлийн үеийн энэ ханш уналт ялангуяа 2016 оноос хойш Монгол төгрөгийн ханш гадаад валютатай харьцах ханш 82%-аар унсан байна. Би сая ингээд тооцоо хийгээд үзлээ. Та энэ дотор явж ирсэн хүний нэг байна л да. Монгол банк, Төв банк, засгийн газрын кассын үүрэг гүйцэтгэж бас та энэ дотор нь явж ирсэн хүн юм биш үү? Өнөөдөр энэ байгаа нөхцөл байдлаа хар. Монгол түмний амьдрал энэ үнийн өсөлт яаж галзуурч хүмүүсийн амьдрал яаж доройтож байгааг. Тэгээ ямар нүрээрээ одоо ингээд энэ дотор нь ийм олон жил ажиллаж хаад эргээд энэ тэргуундэд нь орж ирж идэг юм. 2016 оноос хойш энэ 80 ам долларын эсрэг 80% судраад байгаа мөнгөний ханшийг та энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд яаж тогтворжуулах юм? Ямар бодлого баримтлах юм? Мөнгөний нийлүүлэлтээр мөнгөнийхөө нийлүүлэлтийг ямар замаар зохицуулж яаж инфляцийг хянах юм? Энэ тал дээр би таны бодлыг сонсъё гэж бодож байна. Дараа нь би тодруулга авъя. За нэр дэвшигч Анвар хариулъя. Эндрийн 4-р микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Өнөөдрийн байдлаар Монгол улс инфляцийн түвшин бол 11.2%-тай хамгийн сүүлийн байдлаар тоох. Энэ тооны бараг 5-6% нь 1-2 бүтээгдэхүүнээс одоо хамааралтай. Энэ бүтээгдэхүүн өөрөө болохоор одоо нийлүүлэлтийн гаралтай бүтээгдэхүүн болоод инфляцид бол нэлээд том хэмжээний одоо тийм дарамт учруулах ийм нөхцөл байдлыг үүсгээд байна. Бидний хувьд бол яг одоо хамгийн гол өндөр одоо нөлөө үзүүлээд байгаа махан бүтээгдэхүүн бол одоо бараг 4.4% манай инфляцийн багцсан дотор байгаа даа. Тэгэхээр бидний зүгээс ерөнхийдөө яг Төв банкны мөнгөний бодлогын хувьд бол яг маханд шууд нөлөөлөх боломжийн хувьд бол харьцангуй хомс. Тэгэхээр бидний хувьд ер нь яах ёстой вэ гэдэг бол ер нь 8-9 сард бол жилийн дундчаас харахад бол махны үн одоо жоохон буудаг. Яг энэ хүлээлт байна. Дээрээс нь шинэ одоо ногооны хүлээлт бол бас үнийн хүлээлт бас буух болов уу гэсэн тийм хүлээлттэй байна. Тэгэхээр зэрэг инфляц бол мэдээж тодорхой хэмжээний 1-2%-аар 3 дугаар улирлын сүүл хүртэл буух болов гэсэн хүлээлт бидний хувьд байна. Мэдээж ханштай холбоотой та асуулаа. Ханш бол яг тогтдог зарчим нь бол одоо эрэлт нийлүүлэлтээс хамааралтай тогтож байгаа. Төв банкны хувьд бол харьцангуй ханшинд шууд одоо их огцом хэлбэлцэхгүй бол огцом оролцох тийм одоо зорилгогүй аль болох одоо зах зээлийн зарчмаар эрэлт нийлүүлэлтийн байдлаар нь одоо бидний ханшийг ингээд тогтоогоод явах ийм одоо чиглэлтэй байгаа. Тэгэхээр зэрэг ханшин дээр бол харьцангуй одоо бидний хувьд гадаад валютын улсын нөөц бол түүхэндээ одоо 7.4-5 гэсэн тэрбум долларын хэмжээтэй байгаа. Энэ үед бол ханш бол харьцангуй тогтвортой байх болов гэсэн хүлээлтийг өсс бид байна. Гол бидэрт тулгамдж асуудал бол ялчгүй инфляцтай холбоотой. Ялангуяа 1-2 бүтээгдэхүүнийтэй холбоотойгоор ингээд нэлийн инфляц өндөр байгаа юм асуудал байгаа.